За хүүхдтэй хүмүүсийн хүсдэг нэг зүйл бол ерөөсөө л хүүхдүүдээ амжилтанд хүрсэн, за санхүүгийн эрхчлөөнд хүрсэн аз жаргалтай байгааг харахад ер нь баг амьдралын нэг том зорилго болчихж байгаа шүү дээ. За тэгээд тэрэн дээр бид нар хүүхдүүдтэй бас Америкт амьдарч байгаа хүмүүсийн хувьд Америкч өөрөө санхүүгийн хувьд одоо дэлхийн хамгийн том эдийн засагтай хөрөнгө оруулалт бол маш өндөр хөгжсөн олон янзын бүтээгдэхүүн байдаг дунд үүнийг ашиглаад хүүхдүүдээ коллежид хүрэхэд нь одоо коллежид ороход нь одоо коллежийн хуримтлалтай хаусны даун пейментэд тавихад бас тэр мөнгөийг ингээд цуглуулчихсан байх те хүүхдэд зориулаад хадгаламж үүсгэсэн. За тэтгэврт гарах үед нь бас яг тэр тэтгэврийн их усэр болох тэр сангийн бас бүрдүүлсэн байх тэр зорилго бол одоо бас биднэрт байгаа. Ялангуяа цагаач цэгчүүд одоо манай монголчууд ч гэсэн сүүлийн үеийн санхүүгийн талаар их мэдээлэлтэй болж байгаа учраас энэ тал дээр ихнээсээ маш их үгүйсгдэг болсон байгаа. За тэгээд зарим санхүүгийн мэрэгчлэтнүүд болохоор зэрэг $1 million baby гэж ярьдаг. Зарим нь болохоор зэрэг college fund буюу коллежийн хуримтлал гэж ярьдаг. За тэгээд эсвэл хүүхдэд зориулсан хадгаламж ч гэдэг юм уу те янз бүрээр ярьж болно. Тэгээд гэхдээ эцсийн эцэд бол бүгдээрээ яг л нэг л юмны тухай яриад байгаа адилхан даатгал дээр байдаг адилхан бүтээгдэхүүний тухай яриад байгаа. Тэр $1 million baby college fund гэдэг бол би бол яг нөгөө коллежид ороход нь илүү анхаарал өгдөг учраас college fund гэдэг хөвчлээ яриад явцдаг. Энэ бүтээгдэхүүн чинь өөрөө хуримтлагдаж явсаар агаад тэр хүүхдийг магадгүй нэг 50 эдэн нас хүрэх за нэг 60 зарим тохиолдолд 60 нас хүрэхэд нь $100 болцсон байх $1 million болцсон байх бүрэн боломжтой байдаг учраас $1 million baby гэж яриад байгаа маа. Эхлээд энийг одоо энэ $1 million baby гэж яриад байгаа энийг даатгал дээр байдаг энэ бүтээгдэхүүн маань ерөөсөө л амь даатгал дээр хүүхдтэй хадгаламж нээчихэж байгаа байхгүй юу. Амь даатгал дээр нээж байгаагийн учир нь энэ хуулиараа татвараас чөлөөлөгдөд мөнгө өсчдөг учраас тэр давуу талыг ашиглаад татвараас чөлөөтэй өсгөж байгаа юм. Тэрнээс өөр газар одоо хэрвээ хүүхдтэй зориулаад хадгаламж ч юм уу те хөрөнгө оруулалт хийх юм бол татвар төлөх болно шүү дээ. Тэгэхээр татвараас чөлөөтэй ингэж өсгөж байгаа нэгдүгээрт. За тэгээд энэ эхлээд энэ хүүхэд одоо 18 нас хүрэхэд нь коллежийнх нь одоо төлбөрийг төлөх тэр их үсэг болчихж байгаа маа. Коллеж Америкт бол одоо ихтэй сургуулийн боловсрал, дээд боловсрал маш өндөр үнэтэй байдаг. Ялангуяа сайн Ivy League коллежуудад орох юм бол эн чинь маш их өрсөлдөөн дунд 100 хүүхэд apply дагаад 3 хүүхэд тэмцлээ гэж бодоход тэр 3 хүүхдийн нэг нь болж чадах юм бол одоо жилийн 50 хэд ч бай тэгэл эцэгчүүд төлөхөөсөр аргагүй болно шүү дээ. Тэгэхээр бид нар тэрэнд бэлэн байхын тулд хүүхдээ багаас нь эхлээд ингээд коллежийн хуримтлалыг үүсгэж авчиж байгаа. Тэгэж явж байгаад дараа нь хүүхэд маань ингээд жоохон томроод 30 эдэн нас хүрээд магадгүй бизнесийн гараагаа эхлэх боллоо гэхэд бас тэрэнд нь нэмэр болохоор мөнгө үүссэн байна. Ерөөсөө нэг л юмны тухай өөрөөр өнцгөөс хүн болгон өөрөөр өнцгөөс тайлбарлаад байгаа болохоос биш яг энэ санхүү даатгал дээр ажилладаг хүмүүсийн хувьд нэг л юмны тухай яриа та тий. Зарим $1 million baby одоо $100 хүүхэд гэж ярьж байгаа бол зарим нь коллежийн хуримтлалаа үүсгээ хүүхдийн коллежийн хуримтлал гэж яриад байгаа тий. College fund гэж яриад байгаа. За тэгээд энэ saving plan эхлэхдээ хүүхэд төрлөө сард $150 хадгалахаар эхэллээ гэж бодъё. За эмээ өвөнч нээж болно, эцэгчүүд нь өөрсдөө нээжлээ гэж тий. Сар болгон $150 хуримтлуулад яваад байхад энэ хүүхэд 18 нас хүрэхэд коллежийн хуримтлалд $50,000 ингээ хуримтлагдсан байх нэ. Яг энэ чигээрээ сар болгон $150 ингээ татуулаад яваад байна. Тэгээд явж байхад энэ хүүхэд 35 нас хүрэхэд за хаусны урьдчилан төлбөрт одоо хуримтлал $218,000 хуримтлагдсан байна. За цаашаага үргэлжлүүлж яваад 50 нас хүрэхэд магадгүй тэр хүүхэд бизнес эрхэлдэг байлаа. Бизнесийн эргэлтийн хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй болоход $668,000 энэ санд хуримтлагдсан байна. Үргэлжлүүлээд сар болгон $150 хуримтлуулад 65 нас хүртлээр явхад за 65 настай тэтгэвртэй гарах үедээ $1,900,000 тэтгэврийн хуримтлалтаа зориулаад үүсгэсэн байх юм байна. Ямар ч байсан эцэгчүүд маань өөрсөндөө ачаалал болохгүйгээр сард 100 бол 100, 50 бол 50, 150 бол 150 гээд хүүхдээ багаас нь эхлээд ингэж эхлэх тусам энэ маань хүүхдийнхаа ирээдүйд маш их хэрэгтэй хөрөнгө оруулалт болчихж байгаа маа. За тэгээ Америкчууд яадаг вэ гэхээр хэрэгтэй эргүү чихэр угаасаа хүүхдэд өгдөггүй. За тоглоом бэлэг байсан ч гэсэндээ ерөнхийдөө бас зарим эцэгчүүд яадаг гэхээр за янз бүрийн юм ахгүй шүү. Ерөөсөө манай хүүхд ингээ коллеж фанд үүсгэж байгаа. Манай хүүхэд магадгүй Yale-ийн их сургуульд явна, Harvard-ийн их сургуульд явна. Тийм учраас коллеж фандд нь зориулаад та бүхэн дэмжлэг үзүүлээрээ. Төрсөн өдөрт нь зориулаад энийг ингээ фанд хийчихэрэй ч гэдэг юм уу те. Тэгээ хэлчихээр шууд ингээд
энэ фандын ингээд бэлгэнд тэр янз бүрийн хэрэгтэй хэрэггүй юм авч хахаар ингээл би төлөвлөж байгаа байхгүй. Тэгээ одоо эмээ өвөөгөөс ингээл тал хийхэд 1 жилийн төрсөн өдрийнх нь одоо бүтэн жилийнх нь фандыг ингээд үүсгэсэн байх жишээ нь одоо сард $150 гэж саяны жишээн дээр харахад бол $1800 болчихж байгаа штэ. За тэгээд нөгөө Америкчууд 2 3 талын эмээ өвөө одоо ах ихч гээд хамаатан сад ингээд нийлэхээр энэ бол үлхэн гараад ирчих мөнгө байгаа байхгүй. Ядаж талан ч гэсэн гараад ирчин. За гэх мэтчлэн ингэж явхад энэ өөрөө ч гэсэндээ хүүхдийн санхүүгийн боловсролт маш их хэрэг болно. Багаасаа яг ийм хуримтлалыг ингэж үүсгээд байна гэд ингээ хараад өссөн хүүхд чинь өөрөө ажилд орлоо. Ерөөсөө сард $150 хийх бол зүгээр easy одоо хөнгөн асуудал шүү дээ. Тийм болохоор ингээд давхар хүүхдийнхаа бас санхүү тэр зуршилт нь бас ингээд нэмэр болоод ингээд яваад байгаа байхгүй юу. Гэх мэтчлэн яг Америкийн энэ хөрөнгийн зах зээл Америк юун төлөө одоо хамгийн хүчрхэг эдийн засагтай одоо ялангуяа энэ хөрөнгө оруулалтын бизнесийн ийм салбар хамгийн хөгжсөн улс илээ те. Энд амьдарч байгаа хүмүүсийн хувьд энэ боломжийг бас ашиглаад хүүхдүүдэд зориулаад одоо хуримтлал үүсгээд хүүхдүүдээ ч гэсэндээ энэ дадал зуршилд сургаад ингээд явах бол маш чухал. За тэгээд яг энэ коллежийн хуримтлал $1 million baby-тэй энэ бүтээгдэхүүнтэй холбоотой илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл та бүхэн надтай холбогдорой.